За галзуу кино сувгата тавтай морилцгоо. Хэдүүлээ гал гарсан галзуу кино буюу Готэм хотын боссын үргэлжлэлэн дуусгацгаая. Удаан хүлээлгээгүй гэж найдаа. Гиснээс гал гарсан галзуу ганц оройг хамтдаа өнгөрүүлэхдээ бэлнүү манайхан цаанч нь штэ энэ зуны хамгийн том задгай шоу тоглолт One Stage болох гэж байна. Монголын урлагийн томоохон төлөөллүүд болох дижитал 3 охин татар хьюзанер нэгэн тайзнаа. Тэгэд бүр 48 дуу дуулагдана гэж боддоо. Галзуу 2025 оны 6 сарын 14-нд Social Play Park-д ганцхан удаа энэ зуны хамгийн том гал гарсан галзуу шоу тоглолт One Stage-д хамтдаа дөрөхийг хүсвэл тасалбар нь яг одоо Shopee гэмээс захиалах юм байна шүү. Эрт давул илүү хэмнэ гэж Early Bird тасалбар нь дуусгаас өмнө амжиж аваарай. За тэгэд хэдүүлээ галзуу киноны тайлбартаа орцгоё. За ингээд тэр орой София Фалконегийн гэр бүлийнхний оройн цоогонд урилгагүйгээр явж очдог. Тэнд байсан хүмүүс бүгд эзэгтэй нь хойволдож өөрийг нь хаимшигтай алуурчин гэж гүтгэж сэтгцэн эмнэлэгт хэвтүүлсэн гэдгийг тэр сайн мэдэж байлаа. Тиймээс тэдний хүн нэг бүрийг нэр цохиж дуудаад шинэ эхлэлийн төлөө хундаг өргөнө. Гэвч София шинэ эхлэл гэж чухам юуны талаар ярьсан болохыг тэд ойлгохгүй байдаг. Тэр шөнө София гэр бүлээсээ хайрлж явдаг ганц хүн болох үеэл дүүж яагаад дагуулж байшингаас гараад хамтдаа гадаа зүлгэн дээр хондог. Маргааш өглөө нь София эртэлж босоод хордхийн баг өмсөд байшин руу ороход Фалконегийн гэр бүлийнхэн болоод тэдний үнэн чалбтууд бүгдээрээ хордхийнд хордож амиа алдсан байлаа. Харин тэдний дундаас ганцхан Джонни Витил амьд үлдсэн байна. Учир нь тэрнийг амьд үлдээх нь одоохондоо ашигтай гэж София үзсэн байлаа. Энэ үеэр мань оозож зүгээр суусангүй. Софиятай хамтрах гэсэн төлөвлөгөөг нь нурааж оргисон Маронигийн гэр бүлээс хариугаа авахын тулд Оз залуусаа дагуулад Надя Саал нарын хүү Таажийн толгой хорогдож байгаа шивээсний газар руу дайран орцгоно. Тэрээр шивээсний газарт байсан бүх хүнийг буудаж алаад Таажийг барьцаалаад авч явдаг. Тэгээд тэр Black Gate шоронд очиж Саалтай уулзахдаа Надяг өөрөөс нь булааж авсан бүх Bliss-ийг буцааж өгөхгүй бол хүү Таажийг нь алах болно гэж сүрдүүлнэ. Ингээд тэр нэг агуулхад уулзаж Таажийг Bliss-ээр сольж авахар тохиролцдог. Гэвч Надя Озод итгэхгүй байлаа. Тиймээс тэр солилцоо хийх газарт зэвсэгтэй хүмүүс аваачиж отолд зохион байгуулсан байна. Нөгөө талд Озч үүнийг сайн мэдэж байлаа. Тиймээс тэр Таажийн хувцсыг нь тайлж, дээрээс нь бензин асгаж, улмаар солилцоо хийсэн даруйд Надя хүмүүстэй дохио өгч тэд Оз руу буудаж эхэлсэн бол Оз болон тэрний залуусч хариуд нь гал нээж эхэлцгээв. За ингээд буудалцах зур Оз асаагуураас саж шидсэнд Таажийн татуулсан бензинийн замаар гал авалцаж Тааж болон тэрнийг тэрсэн байсан Надя хоёр хоёулаа Озын нүдэн дээр шатаж өгцгээв. Гэтэл агуулгын гал мэдрэгч ажиллаж гал унтраах шингэн цацагдсанаар тэнд байсан Bliss-ууд устдаж ердөө 2 савтай л Bliss үлддэг. Энэ үеэр Фалконегийн харшид София Джонни Витэгээр дамжуулаад Фалконегийн гэр бүлд үнэнчээр зүтгэдэг бүх хүмүүсийг цуглуулжээ. Тэрээр бүх хүмүүсийн нүдэн дээр Фалконегийн гэр бүлийг өөрийн гараар хүйс тэмтэрсэн гэдгээ тунхаглаж цаашид эцгийнхээ өвгөр биш харин эхийнхээ өвгөр нэрлсэн Gigantes хэмээх гэр бүл шинээр төрж ухааг зарлана. Энэ мөчөөс эхлэн миний овог Gigante болсон. Бид одоо цоошин гэр бүл болсон. Вити чи юу хийж байна? София үргэлжлүүлээд Маронитой эхлүүлсэн дайныг дуусгаж Готэм хотод цоошин 90 үеийг эхлүүлэхээ амлах үед Вити гэр бүлийнхээ нэрийг солих тал дээр тэрнтэй санал нийлэхгүй байгаагаа хэлдэг. Гэвч София хариуд нь бууга гаргаж тэрнийг өчиггүй буудаж унгана. Ингээд Витигийн амьгуу цогцсны хажууд София цүнх дүүрэн мөнгө асгаад тэнд байгаа хүмүүсийг аль замыг сонгохоо шийдэхийг шаардлаа. Тэгээд хэрвээ тэд Софиятай нэгдвэл тэр бүх мөнгө тэднийх болохоос гадна хамтдаа бүрчих мөнгө олох болно гэж амладаг. Энэ үеэр шоронгийн харгалзагчийн түлхүүрийг хулгайлж Black Gate шоронгоос сэмхэн оргож чадсан Саал гэртээ ирээд Надя Тааж хоёрыг Оз алсан болохыг олж мэдээд гүн шоконд ордог. Энэ үеийг хүлээж өссөн Софияч Саалтай уулзаж хоёр гэр бүлийн хооронд дэгдсэн дайныг зогсоож хамтдаа хүчээ нэгтгэн гэр бүлийнхнийг нь алсан Озоос өшөөгөө авах саналыг тавина. Заналт тайснууд нь хүчээ нэгтгэсэн болохыг мэдсэн Оз ээжигээ Викэд даалгаж тэднийг аюулгүй газарт нуугдахыг тушаадаг. Ингээд Вик Озын ээж Фрэнсисийг үерийн усанд автаж сүйдсэн хуучин дүүрэг болох Crown Point-д авчирлаа. Дараа нь Оз Викийг Готэм хотын доор байдаг нэг хаягдсан метроны шугамд дагуулж ирнэ. Харанхуй
Чихтэй бөхчм тэр газар. Тэдний хувьд дайснуудаас нуугдж, үлдсэн цон хэдэн блисээ ургуулах хамгийн таатай орчин байдаг. Готэм хотын гэмт хэргийн томоохон бүлгэллүүдийн хүч суларсан энэ цаг үед Озвик 2 газар дорох түнэлд блисээ ургуулж эрчимтэй худалдах болжээ. Озын гар дор Crown Point-ийн дүүргийн ядуус боломжийн цалинтайгаар ажиллах болсон байна. Амьдрах итгэлгүй болсон байсан тэдэнд ажил төрөл, найдвартай хамгаалалтыг бий болгож өгсөн Озод тэд бүгдээрээ чин сэтгэлээсээ талархацгаана. Тэгсэн удалгүй хятадын маф Озтой хамтарч ажиллахаас татгалзаж байгаагаа мэдэгдлээ. Учир нь Сал София 2 Озтой хамтарсан бүхнийг өршөөлгүй устгахаа зарлаж. Бастад Блис худалдаалж байгаад баригдсан Озын хэд хэдэн залуусыг хөнөөсөн байлаа. Нөгөөтэйгүр ядуусын хороолол болж хувирсан Crown Point-ийн тогийг таслах шийдвэрийг дүүргийн захиргаанаас гаргасан нь тэдний үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөх болжээ. Тиймээс Оз дүүргийн асуудлыг хариуцдаг зөвлөлөн гишүүн Хейди гэгчийг олж очоод хамрыг нь бахиар хавчиж сүрдүүлээд дүүрэгт нь яралтай тог нийлүүлэхийг шаардна. София Сал нарын дарамтаас болж булан шахагдсан мань Оз тэр хавийн дүүргүүдийн бүх жижиг гэмт бүлгэллүүдийн толгойлогчдыг нэг дор цуглуулan уулздаг. Тэр бүхэл хятадын мапын толгойлогчдыг хүртэл тэр дуудаж авчирчээ. Тэрээр тэдгээр жижиг бүлгэллүүдийг өөр хоорондоо дайсхнахын оронд хамтдаа нэгдэж гэмт хэргийн ертөнцийн ориглууд болсон Жиганте болон Мороныгийн гэр бүлүүдтэй тэмцэлдэхийг уриална. Энэ үеэр Софияч зүгээр суусангүй. Тэрээр Озын гэрийг нэгжиж угаад Ивигийн зургийг олж шууд л тэрний гэрт очино. Гэвч удалгүй Иви бол Озын арга зайланд автсан нэгэн болохоос Озын хамсаатан биш болохыг София ойлгоно. Тиймээс тэр Ивигийн амийг хэлтрүүлдэг. Үүний хариуд Иви Озыг Crown Point дүүрэгт нуугдаж байгаа гэдгийг Софияд хэлж өгнө. Озын дарамт шахалтын үр дүнд Crown Point дүүрэг тогттой болжээ. Үүнд баярлсан Озын ээж Фрэнсис Виктэй хамт бүжгэлж байлаа. Харин тэднийг аль хэдийн олж очсон София анхааралтай ажиглана. Тэгээд София Озын эсрэг тэмцэлдээ ээжийг нь ашиглахаар төлөвлөж эхэлдэг. Оз багада ээж болон хоёр ахтайгаа хамт амьдардаг байж. Тэрний хоёр ахыг Бенни, Джек гэдэг. Ээж нь хоёр ахыг нь өөрөөс нь илүү анхаардаг байсанд Оз атаархаж явдаг байлаа. Нэг өдөр ээж нь тэдний гадаа тоглоод гаргажээ. Тэгээд тэд орхигдсон метроны түнэл дотор нуугдаж тоглохоор болцгоно. Оз эхлээд олохоор болж хоёр ах нь нуугдсан байна. Гэвч Оз тэднийг амархан олжээ. Хоёр ах нь ус зайлуулагчийн хоолой дотор ороод нуугдчихаж. Оз тэдэн лөө шатаар буух гэсэн боловч хөлдөн бэхэлсэн төмөр чигийн улмаас шатаар бууч чадахгүй байлаа. Энийг харсан хоёр ах нь тэрнийг тавхуурхаж шоолгоод уурандаа шатсан Оз тэдний байсан хоолойны хаалтыг хагаад тэднийг тэнд нь орхиод яваад өгч. Тэгээд Оз гэртээ ирэхдээ хоёр ахыгаа кино үзэж байгаа гэж ээждээ худлаа хэлдэг. Гэвч тэр орой хотод усан бороо цутгаж улмаар хотын ус зайлуулах хоолойд түгжигдсэн Озын хоёр ах нь харамсалтайгаар живж амиа алдцгаасан байна. Зүрхний хүн шингэсэн аялгуунууд нэгэн тайзнаа дахин иршиглэн One Stage 6 дугаар сарын 14-нд Social Park. Озыг Crown Point дэх гэртээ ирэхэд ухаан алдсан Вик газарт хэвтэж байлаа. Харин Озын ээж Фрэнсисийг хэн нэгэн аваад явчихаж Оз сандарч Викийг сэрээгээд тэрнийг аварын шатаар дөнгөж гаргасны дараа Сал хүмүүстэйгээ дайран орж ирээд Озыг нэвширтлэн зодож буу тулгаад авч явна. Тэгэд тэд Озын Блисийн үйлдвэрт хурж ирээд тэрнийг өвдөг сөгдүүлж буу тулгаад үйлдвэрийг нь өөрийн болгож байгаагаа хүмүүст нь зарладаг. Гэвч мань Оз ийм байдалд орвол юу хийх ёстойг хүмүүстэй аль хэдийн зааж өгсөн байлаа. Тиймээс Озыг дохио хүмүүх Озын хүмүүс үйлдвэрийн цахилгааныг тасалж үйлдвэр дотор түнэр харанхуй болно. Харанхуйг далимдуулаад Оз Сал руу дайрч тэр хоёр хийсэг зур ширүүн тулалддаг. Гэвч зодооны үеэр Сал зүрхний шигдээс болж ундаг. Гэвч Озод энэ хангалттай байсангүй. Салыг ялсан гэдэг нэрийг зүүхийн тулд Оз тэрнийг хэд хэдэн удаа буудаад хуруунд нь байсан алтан бөгжийг авч зүүдэг. Салыг өгсөн гэдгийг сонссон София Озтой өөрийнхөө дүрмээр тулалдахаар шийднэ. Нэгэнт үйлдвэр нь хаана байгааг мэддэг болсон София тийшээ цагтаа тесрэг бомбог бүхий цүн хэлгэж газар доорх түнэлийг бүхэлд нь дэлбэлж орхино. Энэ аимшигт дэлбэрэлтийн улмаас Озын Блисийн үйлдвэр бүхэлдээ сүрж үнэн ч ажилтнууд нь ч бүгд амиа алдцгаана. Харин Оз өөрөө дэлбэрэлтийн долгионд цахиулаад манарсан ч амьд үлдэж чаджээ. Тэрнийг дэлбэрэлтийн дараа арайхийн босоод явж байтал Софиягийн хөлсөлсөн мөрдөгч Маркус Вайс гинэд өмнө гарч ирээд София чамтай уулзахыг хүсэж байна гэж хэлээд ухаан алдтал нь цохиж орхино.
Оозыг ухаан ороход тэрнийг ээжийнх нь өөдөөс харуулад суулгасан байлаа. Тэр хоёрыг хоёуланг нь сандалнаас хүлсэн байна. Ингээд их хүү хоёрыг нүүрэлдүүлснийхээ дараа София Оозд хоёр ахынхаа үхлийн талаар ээждээ үннийг хэлхийг шаарддаг. Фрэнсис уурандаа Софияг нулимсанд София тайвнаар үүний чихчийн хурууг аажмаар тасдаж ав гэж тушаана. Тэгээд Оозд хэрв ээждээ бүх үннийг хэлэхгүй бол ээжийнх нь хуруунуудыг нүдэн дээр нь нэг нэгээр нь тасдах болно гэж хэлнэ. Гэвч Ооз гин бурууга хүлээхгүй гүрийсээр. Энэ маягаараа бол ээжийнх нь хуруунуудыг бүгдийг нь тайрсан ч Ооз юу ч хэлэхгүй болохыг тэд ойлгожээ. Энийг ойлгосон ээж нь Оозд гомдож өнгөрсөн бүх хугацаанд Бенни Жек хоёрын үхэлд Ооз буруутай гэдгийг мэддэг байсан гэдгээ хэлээд тэдний оронд Оозыг өгсөн байсан ч болоосай гэж хүсдэг гэдгээ хашгиран хэлдэг. Би чамайг Жек Беннет хоёрт юу хийснийг чинь мэднэ. Би үргэлж мэддэг байсан. Та өвчнөдөө солиорч байна ээжээ. Чи муу новш. Сэтгэл хөдлөлтөө хит автсан Фрэнсис архины шил хагалж Оозын гэдэс рүү дүрээд удалгүй зүрхний шигдээс болж ухаан алдан ундаг. Энийг харсан Ооз жирийн хүнд баймгүй юр бусын хүч гаргаж өөрийг нь хүлсэн байсан сандлыг эвдээд ойрхон байсан нэг залуугийн бууг булааж авч Софиягийн хүмүүсийг буудаад ухаангүй хэвтэж байсан Фрэнсисийг мөрлөж тэндээс гараад машинд суугаад шууд эмнэлэг рүү давхилаа. Олон жилийн хичээл зүтгэл нь бүхэлдээ талаар болсонд Ооз урамгүй байлаа. Гэвч Вик тэрнийг тайвшруулж Crown Point-ийн хүмүүсийг цөхрөл сүрэл дундаас гаргасан гавьяатан бол та гэж хэлнэ. Викийн хэлсэн үгэнд урамшсан Ооз хотын захиргаа руу явж зөвлөлөн гишүүн Хейди дээр очиод түнэлдүүлсэн аимшигт дэлбэрэлтийн гол буруутан нь София гэдгийг хэлдэг. Тэгээд үүнтэй холбоотой мэдээллүүдийг Хейдид өгснийхөө хариуд хотын захиргааны зөвлөлд Хейдигээр дамжуулан нөлөөлж байх хүсэлтэй байгаагаа хэлнэ. Энэ үеэр Хятадын мафийн нөлөө бүхий гишүүн Линк Цай хотын захиргааны гадаа Оозыг хүлээж байсан Виктэй холбогдож Оозыг өөрт нь барьж өгсөн хүнд гэмт хэргийн бүлгэллээ бүхэлд нь өгөхөөр амласан гэдгийг дуулгадаг. Улс төрийн нэр нөлөөгөө нэмэгдүүлсэндээ сэтгэл хангалуун байсан Оозыг хотын захиргааны байрнаас гарч ирэхэд тэрнийг Вик биш харин Линк Цайгийн залуус угтаж авна. Хятадын мафийнхан Оозыг гартаа оруулсан тухай мэдээг хүлээж авсан София тэдэнтэй уулзгаар цаг болцоод Готэм хотод үлдсэн өөрийн эзэмшил шилтгэнийг тэр чигт нь шатааж орхиод онгоцны буудлал руу хөдөрлөө. Тэрээр Оозыг цааш нь харуулсны дараа Итали руу бүрмөсөн буцахаар шийдэж. Ингээд Софияг хувийн онгоцон дээрээ ирэхэд Хятадын мафийн босс Жао гараа гавлуулсан Оозын хамт тэнд хүлээж байдаг. София Оозыг хараад ихэндээ баярлсан ч Оозыг урдаас нь инээмсэглэж байгааг хараад байдал буруугаар эргэснийг ойлгоно. Гэвч бүх зүйл нэгэн дөрөөдөж. Линк Цай яах ихэн зургуу бууга гаргаж ирээд Жаогийн толгой руу буудаж унаглаа. Хятадын мафийн бусад залуусч бууга гаргаж Софиягийн хүмүүсийг нэгийг ч үлдээлгүй буудаж дуусгадаг. Ингээд цоргон царай үлдсэн Софияг Ооз машиндаа суулгаад Готэм хотыг тойрч давхидаг. Энэ үеэр Оозын залуус Софиягийн мафийн толгойлогчдыг толгой дараалан устгаж байлаа. Ингээд хэсэг давхисны эцэст Ооз голын ирэг дээр ирж зогсдог. София ч хувь тавилантайгаа эвлэрчнүүдээ анаад өөрийг нь буудахыг хүлээж зогсно. Гэвч тэрнийг хинч буудсангүй. Харин ч цагдаагийн машинууд дохиогоо хангинуулан давхиж ирээд тэрнийг яах ихийн зургүй бариад авдаг. Энэ бүхний дараа Ооз ээжийнхээ хэвдэж байгаа эмнэлэгт ирсэн ч зүрхний шигдээснийхээ улмаас Фрэнсис комын байдалд орсон байжээ. Сэтгэлээр унсан Ооз сэтгэлээ засах гэж голын ирэг дээр Виктэй зэрэгцэж суугаад шил виски хуваахаар задлаа. Энэ үеэр Викийн сэтгэл хөдлөж Оозыг гэр бүлийнхээ гишүүн гэж бодох болсон тухайга хэлнэ. Гэвч өнгөрсөн хугацаанд болж өнгөрсөн бүхний улмаас Ооз гэр бүлийг султал хэмээн бодох болж. Тиймээс тэр Викийг хүзүүдэж аваад гэр бүл хүнийг сул дорой болгодог гэж хэлснэ. Гинэт хүзүүг нь боож үхтэл нь мушигсанд хөөрхи Вик юу болоод байгааг ойлгож чамжилгүй амьсгал хураана. Аркамын сэтгцэн эмнэлэгт дахиж хэвтсэн Софиягийн хувьд итгэл найдвар нь бүрэн тасарсан байлаа. Гэвч нэг өдөр эмчин тэрэнд Селена Кайл гэгчээс загтал хүргэж ирнэ. Тэрээр загталдаа өөрийгөө Софиягийн эцэг нэгтэй их ондоотой дүү гэж танилцуулсан байлаа. Энэ зур Ооз Готэм хотын гэмт хэргийн бүлгэллүүдийн ноён оргилд айл хэдийн гарчээ. Тэрээр авраг том орд харштай ирэхэд комын байдалд орсон ээж нь хүлээж байлаа. Эмнэлгийн тоног төхөөрөмж залгуулсан Фрэнсис цонхоороо Готэм хотыг ширтэж харахад тэрний нэг нүднээс нулимс урсна. Гэвч Ооз энийг нь баярын нулимс гэж ойлгохоор шийдэжээ.
Өөрөөр хэлбэл өөрийг нь Готэм хотын гэмт хэргийн ертөнцийн ноён оргилд гарсанд ээж нь баяртай байгаа гэж тэр өөртөө итгүүлэхийг хийж байна. Тэрнийг зочны өрөөндөө орж ирэхэд тэнд Фрэнсис шиг хувцалсан Иви хүлээж байлаа. Тэгээд тэр Фрэнсисийн дүрд тоглон Оозтай бүжиглж тэрнийг ямар ихээр хайрладаг тухайга ээжийнх нь өмнөөс хэлж байлаа. Ингээд хөгжмийн ая намуухнаар ихшиглэгтэй зэрэгцээд хотын тэнгэрт үүл суралдаж байснаа бидний сайн мэдэх нэгэн тэмдэг гэрэлтэж харагдлаа. Готэм хотыг Оозын харгас хэрцгий дарангууллаас чөлөөлж чадах цорын ганц баатрыг Готэм хот өрн дуудаж байгаагаар энэ кино дуусаж байгаа юм. Зайнд хүрээд энэ галзуу киноны тайлбар маань дуусч байна. Дараа нь Бэтмен тэрээр одоо юу л болдго юм байгаа те? Бас л галзуу юм болох бах та. За тэгээ кино тайлбар маань таалагдсан гэж найдаа. Энэ галзуу киног ярих боломж олгосон One Stage тоглолтынхондоо баярлалаа. Манайхан цаан чинь 2025 оны 6 сарын 14-нд Social Play Park-д ганцхан удаа гал гарсан галзуу орой болох гэж байгаа штэ. Монголын урлагийн томоохон төлөөллүүд болох дижитал 3 охин татар Кьюза нар нэг нь тайзнаа гэд боддоо. Тэгээд бүр 48 дуу дуулагдана гэд бод. Галзуу. Тасалбараа яг одоо шоубизгийн манаас захиалаарай. Тэгээ эрт давал илүү хэмнэн гэж early bird тасалбараа дуусгаас өмнө амжиж аваарай манайхаа. За тэгээд хүүхдийн баярч боллоо хэдүүлээ. Тун удахгүй хүүхдийн баяр зориулсан нэг хөөрхөн галзуу киноны тайлбараар эргээд уулзцгаая.